Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэж Монголын Олимпийн холбооны цэнгэлт хүрээлэнгээс үндэсний дээдлигийн тэмцээний тоглолтыг шууд дамжуулан хүргэж байна. Тэгвэл энэ жилийн лигийн тэмцээнд 14 голтой явж шүү. 16 тоглолтод 14 сайн үзүүлэлт. Өдөр нь хор гаргаж ижсэн тоглолтууд би. За Тэмүүлэн бөмбөнд төрсөн салгасан Мөнхбаатар заагарангууд шууд цохоод байна. Энэ удаад алганы дээгүүр явлаа. Байлаа тэгээд саяных дээр бол жоохон яарсан шийдвэр болчихоо да тий. Хамгаалагч нар наан нас энэ содмох байсан юм байна. Хаалгач 2008 оны үхэд Фалкосын бүрэлдэхүүнд тус тоглоод ЭФС тоглоод авраг аваад зүтслээ дэдлэгтэй. За ороод ирсэн Тэмүүлэн ямар гоо даралт вэ? Унгацаа маргаан байхгүй. За дургуулын цохол заасан. За Тэмүүлэнгийн сая дээр хуурал даралт. Үнэхэрийн гоё ёо. За стам маш гой тоглолт үзүүллээ. Цэжин дээр одоо урагш нь унгаж аваад туугаад явсан ашчулууныг аргасан бие өчөрч гисэн дийлдэхгүй штэ. За эрхэн баяр үлийн төл тэгээд алдаа гаргажээ. Тоглогч Тэмүүлэн өөрөө бөмбөгний ард ирсэн. За энэ өдрөл дээдлигийн тэмцээнд 15 гол төрсэн анхны тоглогч болох бүгдээ харцгаая. За их шүглүүлсэн. Тэмүүлэн гүйжрээд цогтоо хаалгачийн зүүн болон цохоод тооны харьцааг нээж байна. Удирлын 15 дахь гол. Заяатын Тэмүүлэн хангардын 10 дугаарыг Тэмүүлэн гэдгээ тоглоё гэж байгаа юм байна. 16 руу хийсэнгүү. За Бат шиг анд гэсэн ослол баруунд яваад за эндээс салсан дамжуулт орж ирсэн. Унж татах гад үтсэн араас нь орж ирээд мөргсөн Ишикавагийн Тэмүүлэнгийн мөргөлтөөс нөө. За ари. Өсгөрөөд эндээс андын дамжуулт шууд унд хажиж шиглэхгүй явуулсан. Тэгээ араас нь пүрс рүү орж ирээд Ишикавагийн урд орж ирээд пүрс рүү довтлогчаар баруунд нь Бат шиг зүүнд нь Ишикава гээд ямар өгсөн гол 1-1. За хажчулуун тооны харьцааг тэнцүүлсэн. Саний гол бол маргаан байхгүй. За үеийн төгсгөл маш чухал. Үеийн төгсгөлд оруулсан гол гэдэг багийн сэтгэл зүйд их хэрэгтэй байдаг. За Мэгмарын Бат шиг өнгөрсөн жилийн лигийн мэрэгэн бооч Дэрэн клубын бүрэлдэхүүнд нэгдээд ээлжид нэгэн голын дамжуулалтаа өгсөн. Шууд дайрект мөргөжээ. Шууд мөргсөн. Хажчулууны мөргсөн бөмбөг хаалганд гол бол оржээ. За энэ удаад ингээд нэр ослол ер нь дажгүй байна өнөөдрөөс. За 2 минутын хугацаа дууссан. Ингээд шүгчний үеийн цагийг дуусгаж байна. 1-1 харьцаатай. Огт ихний хагас тэнцлээ. Араас орж ирээд дүлгөөн тасалсан. Энэ бөмбөг отонгүй байсан байна. За Эрдэнэ харинд насалжээ. За үзэгчдэд тоглолтыг нь олж ирсэн. Энэ бол бөмбөгний төлөв тэмцэл маш ширүүн байх болно гэж бөмбөг эзэмшилтийн хувь тоглолтын агуулга тал дээр их чухал өрсөлдөө явах учиртай юм байгаа юм аа. Бат шиг гол! За ганган гол гэж энийг хэлэхгүй өөр ямар голыг ганган гол гэвдээ. За сая хангардынхны нэг алдаа бол тэр зүүн жигүүр даасан бөмбөгөн дээр энд отон гээд энэ жоох анхаарал алдсан. Энд дүлгөөнийг бөмбөг авахд отон гээд. За Дэрэн клубын гол энэ хоёр төвийн хамгаалагчаараа дамжиж орохгүй гол маш цөөн байгаа. Эхний голыг Нарбаатрын хажчулуу оруулсан бол нэг хоёр дахь голыг Ганбатын дүлгөөний дамжуулалтаа эхлээ бөмбөгний зүрүү харан дараа нь оруулсан гол хардаг. За Мөнхбаатарын бөмбөг дагуулад мөрөх гэсэн хөрсөнгүү. За цогцоо! Юу вэ? 2-2! Масайоши Такоучи Хангард 25 дугаар. Зяйхүү Хангард клубын 25 номертой тоглогч. За багийн одоо хамгаалтын тулгуур ноён руу болсон чухал тоглогч. Хэрэгтэй үед хэрэгтэй мөчд гол орууллаа. Булангаас гол алдсан байсан Хангардынхан. За сая энэ дэрэнгийнхэн бөмбөгөө авчаад алдсан, содмог салгасан тэр бөмбөгийг нь хаалгачийн баруун доод болон зогчжээ. За содмог маш чухал одоо бөмбөг булаасан байна. Алдаа бол байгаагүй. Их цэвэрхэн салгацсан. За Масайо гişгийн цохилт сайхан цохилт байл. За Батмөксөө бөмбөгний араас. За тэгээд осөрөө үүдэлтэй нэг найдвартай зогсоол одоо. За хэрвээ сая энэ урд байсан бол улаан авгна. Хойно байсан тул даас нэг шартаа дуусчин. Яаруулаад өгсөн энэ удаад Ишикава! Юу вэ? Дэрэн клубын number 9 Ишикава Иримоса яран байхгүй голоо, арга байхгүй гол. Ямар ч маргаан байхгүй. За Хангардын хосоо ирсэн ёстой. Эвгүй довтлохоо зогсоолоо гэсэн харин нэстэ айхтар голын боломжийг өгчжээ. За Хангард өнөөдөр булангийн цогцлоо сет бисүүд дээр таар байгаад байсан. За түрүүн
Батшиг чөлөө цогтоос дамжуулдаг чадаагүй. Сая Батшиг өөрөө багийнх Батмөх өөрөө гоё өглөө. За тэгээд тэр хүн яг мөргүүлэх гэсэн агарын бөмбөнд хүрээгүй. Агарын бөмбөнд аваад ороод ирсэн. Тэр агаарт үзүүлэх гэсэн бөмбөнд. За тэрийг нь харин Нишигава шууд нэгээр цохоод гол орууллаа. Хаалгач тэр байдал дээр бол илүү бос байлаа. За ингээд тоглолтын үндсэн цагийн сүүлийн минутаас эрдээр нэмэх 4 дахь минутан дээр Нишигава Ирмоса өнөөдөр төдийлөн одоо нэг олон гарсан боломжоо ашиглахгүй үрвтэлгүй байгаад байсан ч сүүлийн мөчөд хожлын голыг оруулж инхүү багуудын онооны харьцаа 33 болж за Дэрэн болон Хангар дуугуудтай маш гоё өрсөлдөөний 3-2 харьцаатай Дэрэн баг хожлоо.